Харин одоо киносын сайтаас гаргадаг кино тоолуурыг танилцуулах гэж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүх кино театруудад тухайн кино гарсан давтамжийг тоолж кино жагсаалтыг гаргадаг байгаа. За 2015 оны 10 дугаар сарын 26-наас 23-ны хооронд Улаанбаатар хотын нийт кино театруудад хамгийн их давтамжтай гарсан киног танилцуулах гэж байна. Киносон сайт нь онлайнаар киноны хандлтыг гаргах зорилгоор судалгаа буюу кино тоолуурыг ажилуулдаг юм. Ингээд үзэгч та бүхэнд 10 дугаар сарын 16-наас 22-ны хооронд гарсан кино тоолуурыг танилцуулж байна. 6 дугаар байранд Хожлын өдөл Монголын уран сайхны кино 2015 оны 9-р сарын 4-нд нээлттэй хийж энэ 7 хоногт 27 удаа нийт дэлгэцнээ 816 удаа гарсан байна. 5 дугаар байранд Такси Монголын уран сайхны кино 2015 оны 9-р сарын 4-нд нээлттэй хийж энэ 7 хоногт 32 удаа нийт дэлгэцнээ 926 удаа үзэгчдийн хүртэл болсон байна. 4 дугаар байранд Элэг нэгтэн Монголын уран сайхны кино 2015 оны 10 дугаар сарын 2-нд нээлттэй хийж энэ 7 хоногт 38 удаа нийт дэлгэцнээ 177 удаа гарсан байна. 3 дугаар байранд Бид гурийн болцоо Монголын уран сайхны кино 2015 оны 9-р сарын 11-нд нээлттэй хийж энэ 7 хоногт 61 удаа нийт дэлгэцнээ 812 удаа гарсан байна. Жигсаалтын 2 дугаар байранд Маш нууц Монголын уран сайхны кино 2015 оны 9-р сарын 18-нд нээлттэй хийж энэ 7 хоногт дэлгэцнээ 182 удаа гарсан бол нийт 1012 удаа үзэгчдийн хүртэл болсон байна. Энэ 7 хоногийн кино тоолуурын жигсаалтын 1-р байранд Ганц бие бүсгүүчүүд 2 Монголын уран сайхны кино 2015 оны 10 сарын 17-нд нээлттэй хийж энэ 7 хоногт 222 удаа гарч жигсаалтын 1-р байранд орсон байна. Үзэгч та бүхэн өөрийн үзэх дуртай таалагдсан киноныхоо рейтинг буюу хандлтыг нэмэгдүүлэхийг хүсвэл Киносан цэг хэмээн сайт руу орж 1-10 оноо өгөх боломжтой гэдгийг дуулгая.